Сайн бацгаана үзэгчдээ 67 сэтгэлийн бэлэг нэвтрүүлэг эхэлж байна. За энэ өдөр шинхэн охиноо үлгийдэн авсан хайртай бэр гам бод болон дүү Санжаар сүрэнгийнхаа гэр бүлд Улаанбаатар хотоос эгч байлагийнхан зүгээс сэтгэлийн бэлэг ирснийг уламжлая. За би сайн уу? За ингээд өнөөдөр бас шинхэн охиноо үлгийдэж авсан гам боддаа ингээд 67-ээр дамжуулаад сэтгэлийн бэлэг ирснийг уламжлая. Бицгаа охинд нь энэ болохоор бас охинд нь бас хөвгүүдэд нэрсэн бэлэг байгаа шүү. За ингээд сэтгэлийн сайхан хүүхдтэйгээ сэтгэлийн үгийг уншиж өгье. Үнэр ангилан үзэсгэлэн гоо бүсгүй минь гэрээ гийгүүлэх гигийн гэрлэх минь гизэг үсэн гойсон ариухан дагин минь эрх танх бодлоо орхин ижи болсон нархан минь энэ орчлон гүргэлжлүүлэх охинтой болсон чамда халуун баяр хүргэе гэсэн мэнчилгээгээр энэ хүмүншлэгээ эхэлж байна. Та ер нь хинээс мэнчилгээ ирсэн гэж бодсон? Төхрөөс маань юм болов? За ингээд хоёр сайхан хүүдээ хайртай хандаа мөн бид бүхэнд гэрийн чимэг бэлгэлсэнд баярлаа гэд хайртай бэр гам бод болон дүү Санжаа сүрэндээ хөөрхөн гүнжтэй болсонд нь халуун баяр хүргэе. Хайртай бэр чамдаа үр хүүхдүүдээ сайхан өсгөж хандаа түшигтээ сайхан явдагт нь баярлдаг шүү. Энэ баярт өдөр нь бас хурж ирж чадсангүй нүдэндээ нулимстай догдолж л суулаа гэд Улаанбаатар хотоос хатам эгч байлагчийн зүгээс дүүнэрийнхаа ирээдүйн амьдралд нь аз жаргалын дэдийг хүсье. Эгч нь маш их хайртай шүү гэд сэтгэлийн бэлэг илгээсэн байна. Баярлаа. Маш их баярлаа. Тэмэгчтэй маш их баярлаа. Стаг гинтийн байлаа. За эгчийн зүгээс болохоор бид нартай бас нэг хоногийн өмнөөс эхлээ холбогдсон л доо. Тэг айгүйх ингээд догдолж хүлээж авсан дүүнер маань ингээ хоёр хүүтэй ингээд сайхан охинтой болж байгаад нэг чинь үнэхээр өөрөө бүр үнэхээр их баярлаад байна. Тэгээд дүүнертэй бас юм гоё гинтийн бэлэг барьмаар байна гэд өөрөө ч тэндээс бид нартай бас маш их догдолтой ярьжсэн. Эгчийнхаа тухай ярьжсэн. Хатамэгч маань үнэхээр мундаг хүн байдаг. Хоолой төгөлгөр бас тэр болгон хуулж чадахгүй байдаг л да. Тэгэхээр их баярлаа. Тэгээ бас ханин цэргийн хүн юм байлаа шүү дээ. Тэгэхээр маш их ажилтай. Тэгээд цэргийн хүний арт тал маш их ингээ баттай арт тал байдагт нь бас дүүгийнхаа өмнөөс маш их баярлаж явдаг шүү гэж дамжуулсан байна. Баярлаа. Охинтой болсон мэдрэмж ямар вэ? Хоёр хүүтэй гэсэн. Тэгнгээр гоё. Нөгөө төрхөөс өмнө хүүсийг мэдсээр нэгдэж өгөхгүй л байгаад байсан л та. Тэгээд яг өөрөө хараад идэгсэн гэх юм да тийм. Одоо би энэ ямар байна? Охин нь гай. Би сайн байгаа, охин сайн байгаа. Тийм. За тэгэхээр эмэгтэй хүний хувьд бас нөхрийнхөө гэр бүлд хадмуудтай юм хүндлэгдсэн бэр байна гэдэг бас айгу сайхан мэдрэмжилтэй те. За хадмуудынхаа тухай яриач байна. Манай хадам ээж Дондгой аймгийн Эрдэнэлээс өмнө байдаг. Нөхөр маань айлын дунд хүү, баг хүү дээр нэг ахтай, нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Манай хадмууд үнэхээр сайн хүмүүс байдаг. Та нартай бас баярлалаа. Тэгэхээр баярлж явдаг шүү. Хайртай шүү гэж хэлмээр. Бас ингэ догтлоод баярлсандаа болоод хэлэхүү бас толгомдчихлаа. Би бас нөгөө эгчтэй айгүйх ярьсан л та. Тэгээд ингээд манай дүү ингээ байнгын ийш тийшээ ингээ явчихдаг. Тэгээд эхнэрийнхээ хажуу төрөхт нь бас дандаа хамт байгаад байдаггүй. Тэгээд энэ удаа бас ингээ хамт байгаа. Гэхдээ энэ болгон дээр ерөөсөө ингэж ерөөсөө таныг ингээ гудаагаагүй айгүй мундаг ингээд үр хөвгтүүдээ авч явдаг ингээ мундаг эмэгтэй би айгүй сайхан бэртэй гэдэг чигтэржингээ надад ярьсан. Тийм. Тэмэгч маань мэдгмаа гэдэг юм аа. Улаанбаатар хотод байдаг. 3 сайхан охинтой, нэг хүүтэй. Тэгэхээр мундаг хүн байдیں۔ Баярлаа л гэж хэлээд агчтай хайртай шүү баярлаа. Уурлаж гомдож исэн бол бас уучлаарай гэж хэлээ. За баярлаа ингээд хурдан бие тэнхрүүлээд хүүхдтэйгээ те ах нар дээр нь хандаа сурдаачаарай. Тэгээд эрүүл мэндийг сайн сайхан хүсье. За баярлаа. Охин дайсан ээжи хүү
Сэтгэлийн бэлэг нэвтрүүлгээр дамжуулан хайртай дотны хүндээ бэлэг барих цэцгээ Тунамлаг ардан цэцгийн дэлгүүрээс 10% хөнгөлөлттэй үнээр аваарай.